Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Learning English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бид нэр хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтын 2025 оны англи хувилбарыг reading хэсэг буюу section 4-ыг хамтдаа ажиллах болно. За ингээд хичээлдээ орцгоё. За reading хэсэг дээр хэрвээ англи хэл дээр чөлөөтэй уншдаг бол шууд нэг удаа уншчихад зүгээр. За гэхдээ ер нь бол өөртөө баг зэрэг итгэлгүй айж сандарч байгаа юм бол ер нь энэ асуултын хэсгээ нэг удаа гүйлгэн харчвал аюух зүгээр гэдэг. За эндээсээ харах юм бол биднэрт бол main topic гэж орж ирж байна. За тэгэхээр энэ бол гол сэдв гэж утгатай. Гол сэдв нь бол юуны талаар байх юм бэ? Narcolepsy is a condition in which people. За narcolepsy гэдэг нь яадаг нөхцөл байдал юм бэ? Тэр нөхцөл байдлын талаар унших нь байна. A person is most likely to be narcoleptic if he or she falls asleep. За унт нь яаж яхтаа унтахын тэгж яхтаа ингэж яхтаа унтвал илүү нарколептик хүн байх юм байна. За дараах нь the passage implies that narcolepsy. За imply хэрэг ер нь бол тийм санаа өгөх suggest гэдэгтэй ер нь бол төстэй тийм үү сэдв одоо тийм санал дэвшүүлэх гэдэг шиг орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр narcolepsy гэдэг нь бол нэг ийм тийм гэсэн утгатай байх нь. За дараах нь alert гэдэг нь за жишээлбэл in line 7. За тэгэхээр энэ 7 дугаар мөрний alert гэдэг нь болохоор the closest meaning хамгийн ойрхон утга нь юу вэ гэж орж ирэх юм. Тэгэхээр бид нэр тэр alert гэдгийг олж харах нь байна. За тэгвэл дараах нь 44. According to the passage it can be said that. За тэр эхийн дагуу passage гэвэл text гэдэгтэй адилхан тийм үү? Эхийн дагуу энэ нь ийм утгатай байж болно, тийм утгатай байж болно гэсэн энэ төрлийн дүгнэлт унших нэ. За тэгэхээр бид нэр цагаан яарж байгаа учраас гяс ингээд харсан гэсэн үг. За одоо буцаад бүгдээрийнхээ уншицгаая. People who suffer from excessive drowsiness during the daytime may be victims of a condition known as narcolepsy. Хүмүүс яадаг хүмүүс хүү гэдэг нь тэр хүмүүсээ толгож орж ирж байна. Тэгэхээр people suffer гэдэг шиг төгөр нөгөөд хүмүүс зовдөг гэхээс илүү тэр зовдөг хүмүүс юунаас болж зовдیں۔ From тэндээс excessive drowsiness их нойр хүрэлт их үүрэглэлт. За excessive гэхээр их хэмжээтэй гэсэн утгаар. During the daytime өдрийн цаг. During гэвэл турш гэсэн утгатай. Өдрийн турш их хэмжээний тэр нойр хүрэлтээс болж завдаг хүмүүс гэд энэ хүртэл бидний үлийн эзэн болж орж ирж байна. За одоо эндээс цаашаа яах вэ гэхээр үл maybe магадгүй байгаа. Юу байгаа юм бэ гэвэл victim байгаа. За энд бол subject, энд бол verb, энд object орж ирж байна. Юуны victims хохирогч юм бэ гэвэл of a condition нөхцөл байдал. Яадаг нөхцөл байдал known as narcolepsy. Narcolepsy гэж танигдсан нөхцөл байдлын хохирогчд maybe байж магадгүй. While тэр зурт энэ зурт while гэдэл тэгж яхад ингэж яхад most people may feel sleepy. Ихэнх хүмүүс үүрэглэх мэдрэмжтэй байна. While тэгж яхта ингэж яхта watching TV or after eating a meal. За тэгвэл өөрөөр хэлбэл хүмүүс телевизээр үзэж байхдаа эсвэл or after eating a meal хоол идснийхаа дараа үүргэлж байхдаа зэрэгцэнэ ингээ хоёр дахь өгүүлбэр нь юу юм бэ гэвэл narcoleptics гэж орж ирж байна. Тэгэхээр narcoleptics хүмүүс нь бол narcoleptic хүмүүс нь яад юм бэ гэвэл may fall asleep магадгүй нойронд унана. Sleep гэвэл унтах, asleep гэвэл нойрог байдлаа хэлж байна. Нойронд уннаа. Хизээ унах юм? At тэнд энд at unusual or embarrassing times. Хэвийн биш. Usual гэвэл энгийн, unusual гэвэл энгийн биш. Эсвэл embarrassing ичмээр мөчөд унтна. They may doze. Тэд нар магадгүй үүрэглэнэ. While eating, talking, taking a shower. Идж яхта, ярьж яхта, шүршүрд оржуулж яхта or even бүр эсвэл even гэдэг нь бүр гэсэн утгатай. Or гэвэл эсвэл бүр driving a car жолоо барьж яхта. Victims can be affected. Хохирогчд нөлөөлөгдөж болно. In one of two ways. Энэ хоёр замын аль нэгээр нь нөлөөлөгдөн буюу биднэрт одоо хоёр зүйл ямархуу янзтай илэрдгийг хэлэх жаа шиг байна тийм үү? Most narcoleptics have several sleeping spells. За spell гэвэл бид нэр үсгэлэх гэдгээр мэднэ. За өөрөөр бол хараал гэдэг утгаар орж ирж бардаг. Тийм нойрны хараалтай байдгаа ихэнх нарколептикчуд. During турш, each day өдөр болгон, with alert periods тэр сэргэг үеүүдэд in between хооронд. Тэгэхээр сэрэг үе хоорондоо гэж утгаар орж ирж байна. Энэ хоорондоо өдөр болгон маш тийм
нойрны хараалтай борж ирдэг. Тэгэхээр энэ дээр бол alert үе орж ирээд энэ дээр бас alert үе орж ирэхэд энэ хооронд нь орох нь байна. За тэгвэл a minority of others за тэр бусдуудынх нь зарим жирд бага хэсэг нь feel drowsy тийм үүрэглэж зүүрмэлтийг мэдэрдэг. Almost all the time бараг л бүхий л цаг. За тэгвэл энэ үе хооронд байсан бол за нэг бага хэсэг нь бол бараг л байнга бүхий л цагт үүргэлтийг мэдэрдэг. Are alert тэгээд сэрүүн байдаг. For only brief intervals ердөө нэг brief богинохон intervals хэсгүүдэд тэднэр бол интервалууд бол бид нар бол сэрүүн байдаг. Бусад үе дээр нь бүр байнгын шахуу үргэлж идэг. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л нэг хитгэн үед бол сэрүүн байдаг байна. There are no reliable data. Тэнд нэгэн тодорхой reliable гэвэл баттай тийм баримт байхгүй. Яадаг баримт showing how many people have narcolepsy. Хичнээн олон хүмүүст narcolepsy байдгийг show харуулсан тийм дата байдаг юмаа. Some estimates зарим нь тооцоолсон put the number тэр тоо тийм байгаа гэж утгатай. As high as 300,000 за тэрэн шиг өндөр estimates тооцоолсон. Хаана? In the United States alone. United States-д ганцаараа дангаараа гэж утгатай. The cause of this illness за энэ хүртэл үл ийзээ орж ирсэн тийм үү? Өвчний шалтгаан нь has not been identified. За энэ дээр has not been гэдэг нь өөрөө пассив цаг орж ирж байна. Өвчний шалтгаан тогтоогдоогүй. Хийн тогтоох хэвтэй. За амар нэг эмч одоо тэр судалгаа хийдэг хүмүүс тийм үү? Тэгвэл шалтгааны талаас тэр ил гарч ирээгүй. Пассив цаг орж ирж байна. Ил гаргагдаагүй. Although гэсэн хэдий ч за энэ өгүүлбэрийн тунд орж ирэхдээ араасаа бүтэн өгүүлбэртэй орж ирдэг гэсэн хэдий ч recent research саяхны судалгаа suggests санал болгож байна буюу тийм санааг дэвшүүлсэн. That тэрний нь the problem may stem тэр асуудал нь магадгүй stem эхлэлтэй from stem гэвэл бид нэр үүсэлтэй гэж судалтай stem cell гэж ярьдаг тийм үү үүдэл хэсгийг өөрөөр хэлдэг. Тиймээс үүсэлтэй from тэндээс an immune system дархлааны тогтолцоо reacting хариу урвал үзүүлж байгаа abnormally хэвийн бус байдлаар to the brain's chemical processes тархины химийн үйл явцад хэвийн бус хариу урвал үзүүлж байгаагаас үүсэлтэй гэсэн тэр санал бол suggest гарч ирж байна. There is currently тэнд байгаа одоогоор no cure эмчилгээгүй. Тэгэхээр байгаа зүйл нь бол эмчилгээгүй байгаа. For narcolepsy. So sufferers of this condition тэгэхээр энэ өвчнөөр suffers зовгчд. За тэгэхээр бид нар бол ихэнх нь нөгөө нэг өгүүлбэрийнхэнд гарч ирсэн who suffer гэсэн тийм үү. Тэгвэл зовдөг хүн энэ дээр үйл үгийн хар залгаад зовгч нар шаналгчд. Энэ нөхцөл байдлаас болж шаналгчдад зөвхөн байдаг юм аа. Their symptoms тэдний шинж тэмдэг нь treated эмчлэгддэг through a combination of counseling and drugs. Тэр нэгэн хослолоор counseling болон эмийн хослол, зэлзүүлэг болон эмийн хослолоор шинж тэмдэг нь бол эмчлэгддэг. Шинж тэмдгийг бол эмчилдэгэ. Тэрнээс биш бол яг тийм бүтэн эмчилгээ бол байхгүй бах нэ. За ингээд бүгдээрээ тестүүдээ ажиллацгаая. What is the main topic? За эндээс нь харуул хамгийн ихэн дээр development гэж юм тийм үү, энэ бол өсөлт хөгжил. Тэгэхээр энэ бол биш байх нэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ өвчин хэдэн онд анх ирж галраа тэгээд дараа нь тэгээд хүмүүс танигдаад манигдаад энэ бол development бас байж болох юм. Тэрний талаар бол яриаггүй байх нь байна. За reliable cure гэхээр тийм оновчтой тийм баттай эмчилгээ бол байгаа гэсэн талаар эмчилгээний талаар ярьсан уу гэхээр үгүй. За тэгэхээр энэ бол биш. За aspects гэхээр одоо нэг тал гэсэн утгатай. За тэгэхээр narcolepsy-ийн ер нь бол талууд буюу одоо тэр тухай гэдэгтээ ер нь бол адилхан байдаг. One aspect гэх юм бол нэг тал гэж орж ирдэг тийм үү. Тэгэхээр narcolepsy-ийн талаарх зүйлсэд narcolepsy-ийн тухай гэхээр энэ бол зөв хариулт. За causes of narcolepsy гэхээр энэ бол шалгаан тодорхойгүй гэсэн тийм үү. Тэгэхээр энэ бол биш байх нь. Treatment-ийн талаар бол treatment байхгүй гэж ярьсан. Тэгэхээр энэ бол биш ээ гэсэн. За тэгэхээр зөв хариулт нь бол C орж ирж байна.
За дараах нь narcolepsy is a condition in which people за энэ хүмүүс яадаг өвчин бэ? Яадаг тэр нөхцөл байдал юм бэ гэвэл за дээр нь have unusual brain chemistry тархины хэвийн бус хиймжилт явагддаг. За ер нь бол дархлааны урвал гэдсэн тийм үү. За гэхдээ энэ дээр бол бас сонирн байна те. Яг тийм юм одоо unusual brain chemistry байдаг бол биш шүү дээ. За дараах нь those after eating a meal үүргэлнээ хоол идснийхаа дараа those at unusual times хэвийн бус цагт үүргэлнэ. Тэгэхээр хоол идснийхаа дараа үүргэлэх бол энгийн хүмүүст байдаг гэсэн тийм үү. Тэгэхээр энэ бол биш. Энэ бол unusual цаг байх нь байна. Тэгэхээр энэ бол энгийн биш тийм сонин содон цагуудад үүргэлдэг хүмүүс бол энэ бол narcolepsy тэй байх нэ. За зөвхөн өдөр унтдаг бол биш. Feel drowsy during the lunch break. Хоолны завсарлагаар үүргэлдэг хүмүүс бол бас биш байх нэ. За дараах нь 41. A person is most likely to be narcoleptic. Тэр хүн бол нэг narcoleptic байх талтай, хандлагатай, их хандлагатай most likely. За хэрвээ тэр унтвал яаж ахтаа унтвал дээр нь taking a long car trip гэхээр урт машины аялал авал reading a book ном уншвал watching a movie кино үзвэл lying on the beach далайн эрэг дээр хөвтжээвэл гэсэн утгатай. За тэгэхээр эхний дөрв бол бүгдээрээ үүргэлж болох нөхцөл байдал байна. Харин eating a restaurant хоол идэж явах та гэвэл их сонио. За танай нэг найз чинь чамтай цайны газар эсвэл ресторанд ороо сууж яснаа гинт ширээгээд ирлээд унтаад өгвөл энэ бол unusual time болох нь. Тийм хэвэн биш цаг болж ирж байна. За дараагийн the passage implies that narcolepsy imply гэхээр яг л нөгөө suggest, emphasize гэдэгтэй адилхан санал дэвшүүлж байна. За ер нь бол энэ ийм санаа гаргасан байна. За can be a serious disorder тийм ноцтой өвчин байж болно. Эсвэл is болно. An imaginary problem. An imaginary problem гэхээр энэ нэг төсөөллийн эмгэг гэсэн утгатай. Is a rare case гэвэл rare гэдэг маань ховор тохиолдол гэсэн. За гэхдээ бид нарт бол дурдсанаар одоо as high гэдсэн тийм үү, тийм өндөр 300,000 хүртэл өндөр гэсэн утгатай учраас энэ бол биш байх нь. Is easily cured гэвэл амархнаар эмчлэгдэнэ. Is really laziness гэхээр энэ бол үнэхээр залхуу байдал. За энэ бол ерөөсөө laziness биш. Энэ бол залхууралтай ерөөсөө холбоогүй. Цаанаас immune system-ийн reaction хариу урвал байгаа тийм үү. За тэгэхээр хүн жолоо барьж явахдаа унтна хамаагүй газар өөрийгөө хянах чадваргүй болоод унтаад өгнө гэдэг бол энэ бол serious disorder, serious condition байж болно гэсэн үг. Маш нухацтай тийм сериозны одоо нөлөө үзүүлэх үс эмгэг байж болох нэ. За дараагийн бид нэр alert гэдэгтээ ойролцоо утгатай зүйл юу байсан бэ? Хэрвээ нэг санахгүй байх юм бол одоо өмнөх хэсгээ харж урж болно. За энэ дээр бол бид нэр E гэдэг нь илүү closest meaning ойролцоо утгатай байгаа тийм сонор сэргэг байдал нь бол маш богино хугацаанд байдаг гэдсэн тийм үү? Alert үе бол маш бага үед байдаг. Alert гэдэг нь өөрөө тийм сонор сэргэг сэрүүн гэсэн утгаар илэрхийлээд байна. За дараагийн 44. According to the passage энэхийн дагуу it can be said that энийг тэгж хэлж болох юм аа. За юу? The number of narcoleptics is unknown. За тэр narcoleptic хүмүүсийн тоо бол тодорхойгүй. Most people are narcoleptic sometimes. Ихэнх хүмүүс заримдаа narcoleptic гэсэн тийм үү. За энэ дээр бол бас яг ихэнх хүмүүс бол биш. Одоо энэ unusual цагт л унтдаг хүмүүс эхлээд байгаа тийм үү. Тэгэхээр энэ бол биш бахан. Narcoleptic are drug addicts гэхээр донтогддог гэсэн утгатай. Нарколептикчүүд бол эмэнд донтсон хүмүүс гэдэг. За энэ бол биш тийм үү. Одоо энэ ямар нэгэн масууруулах бодисуудын талаар ярих гэдэг юм тий. За дараах нь narcolepsy is a very rare condition. Энэ бол маш ховор өвчин. За сүүлийн үед одоо 300,000 хүнгээ хамгийн багадаа Америкт байдаг гэхээр энэ rare дээр ороод байхгүй. За дараагийн narcolepsy can easily be cured. Be cured гэхээр эмчлэгдэж болно. Амнархаар эмчлэгдэж болно гэхээр энэ бас биш байх нэ. За тэгэхээр манай зөв хариулт нь бол тоо бол тодорхойгүй байна гэдэг нь бол зөв хариулт буюу A зөв хариулт байх нэ. За ингээд дараагийнх руу орцгоё.